20 жилийн өмнөх үйл явдлыг одоо их дурсах гэж байгаа. Цаг хугацааны үед их олон жил болцсон боловч зүгээр ой санамжинд бол ойрхон л байна л да. Саяхан л юм шиг бол санагдаж байна. (2004) оны намрын 1 сайхан алгар өдрүүдэд яг л Үлс номын 2 дугаар бүлэг давтагдвуу гэмээр гайхамшигтай үйл явдал болсон Монголын Евангелийн эвслэлийн урилгаар төгс сайн мэдээ чуулганы тэргүүн пастор Дэвид Ёнгичо Монголд альчилж сайн мэдээний маш том үйл ажиллагааг зохион байгуулсан энэ хүү түүх Монгол чуулганы түүхэнд өнөөдөр тодоос тод тэмдэглэгдэн бичигдэх болсон. Харин Есүстэй уулзах тэр мөчид our spiritual blindness would be healed. Христийн Монгол чуулганы шинэ үеийн дэлгэрэл 1990-ад оноос эхлээд 13-4 жил болж исэн 2000 оны ихэнх үе бол Христийн чуулганы онцгой бас нэг сэргэл мандал дэлгэрлийн үе байсан гэж болно. Тэгээд анхны пасторууд гараад ирсэн. Библи шинэ хуучин гэрээгээр уншигтаа дөнгөж одоо 5-6 жил болцсон байсан жишээний. Тэгээ 2004 оны хавар дэлхийн тэр үеийн одоо ч гэсэн тийм байх гэж бодож байна мега чорч болох Солонгосын төгс сайн мэдээ Ёйдо чуулган түүний тэргүүн пастор доктор Дэвид Ёнгичо тэргүүтээ одоо ирэх чинь гэдэг ийм яриа болоод тэгээ Монголд ирэх тийм альцлыг зохион байгуулах тухай ярилцж байсан. Солонгос орны нүүр царайг өөрчлөхөд одоо бурхны дуу хоолой болж одоо гэж хүргэж ирсэн. Тэр агуу үйлчлэлийн үр шим өвийг монголчууд бас суралцж мэдэх ийм завшаан гарсан учраас бид хамгийн сайнаараа л үйлчлэх хичээсэн. Тухайн үеийн Монголын Евангелийн эвслийг ерөнхийлөгч Аавын хайр чуулганы тэргүүн пастор Бенфер Жошуа маань санаачлаад зөвлөлийн гишүүн пасторуудтайгаа хамтдаа ярилцаж, залбирч санаа нэгдснээр Монголд анх удаа ургац 2003 сайн мэдээний крусейдийг хийсэн байдаг. Энэ нь маш үр нөлөөтэй үн цэнтэй цаг байсан учраас дараа жил нь ургац 2004 сайн мэдээний крусейдийг хийж энэ зөвхөн Христийн хүрээний биш Монголын төр засаг хүртэлд анхаарал хандуулсан. Энэ бол төр засгийн удирдлага гэхээсээ илүү түүний удирдлага болсон дээд эзэн энд энэ хэргийг яхахгүй чиглүүлсэн түүний мотор түүний хүсэл байсан гэж би эргэлзэдэг бай. Яг гэвэл тэр үеийн Монгол улсын ерөнхийлөгч Нацким Багаванд Дэвид Ёнгичо пастрыг бичлэн хүлээж авч уулзсан Русгийн ордонд. Тэр үеийн одоо ч хүртэл Монголын хамгийн том зингэлдэх хүрээлэн буюу стадион төв зингэлдэх хүрээлэнд гол үйл явдал болсон. Бүтэн 3 өдөр хамгийн том одоо цэнгэлт хүрээлэнд хийсэн сайн мэдээний баяр маань сүүлд нь дүгнэхэд 30 орчим мянган хүн одоо Христийг хүлээж авсан гэсэн юм дүнтэй гарч ирсэн. Миний хувьд Дэвид Ёнгичо пастортай мөр зэрэгцсэн эндрийн ар зогсож түүний зүрх сэтгэлээс ариун сүнсний удирдамж онгодоор номлогдсон үг болгоныг орчуулсан. Bartimaeus knew that when he would meet Jesus, he would be changed. Бартимой хэрвээ би Есүст ойртох юм бол миний амьдрал өөрчлөгдөх болно гэдгийг мэдэж байсан юм аа. That's the reason he took off the garment and kicked off the garment. Тийм ч учраас Бартимой шалавхан гадуур хувцас тайлж хаяад Есүс рүү зүтгэн тэмүүлсэн юм аа. He said, I'm gonna be free. Тэнд Дэвид Ёнгичо пастрын номлосон Марк номын 10 дугаар бүлэг ялангуяа сохор Бартимой хэрхэн хараа орсон тухай түүхийг номлоход тэнд байсан олон мянган монголчууд эзний тухай сонсож эзний хайрыг мэдэрч эзнийг бодит эзнийг амьд юмаа гэдгийг бас мэдэрсэн энэхүү гайхамшигтай үйл явдал болсон гэдгийг бас энэ дахин санал бурсахад таатай байна. Түүгээр зогсохгүй зөвхөн сайн мэдээ номлогдох тэр үед маш гайхамшигтай эдгэрэл чөлөөлтүүд явагдаж үнэхээр ариун сүнс гайхамшигтай ажлыг хийсэн түүхтэй юм аа. Монгол чуулганы удирдагчдад загч исэн одоо та нар маань залуу байна. Тийм учраас одоо хамгийн сайнаараа үйлчлэлт их анхаараарай.
та нарт ирээдүй байна. Монголын ирээдүй та нарын одоо үйлчлэлт байгаа шүү гэж ингэж хэлж ирсэн нэг санагдаж байна. Монгол ургац хэмээх нэрэн дор зохион байгуулагдсан энэхүү сайн мэдээний арга хэмжээ тухайн үед өсөж тэнхээжин байсан нялх ногоо мэт Монгол чуулганы хувь тавиланд маш гайхамшигтай тэрэлт өсөлт урам зориг өгсөн Монгол чуулганы сайн мэдээний төлөөх гэсэн зүрх сэтгэлд маш том галыг ноцоож өгсөн ийм үйл явдал болсон. Тэр үеийн эсгэлэн Монголын христийн чуулганд бас олон чуулганууд хөдөө орон нутагт төвд таригдж өсөж үржсэн ийм үе юм. Бид ариун сүнсний энэхүү үйлс номыг Монголын түүхэнд бичсэн энэ түүхэн хувь тавиланд хамт үйлчилсэндээ үргэлж талархаж байдаг. Төгс сайн мэдээ чуулганы сүнсний гэр бүлийнхэн Давид Ёнгичо агсны үйлчлэлийн үр жимс болон Монгол улсад маань үргэлжлэн хөвөрсөөр байна гэдгийг бас энэ ашигт хэлье. Бид мөн Пентекост нав буюу ариун сүнс одоо ч гэсэн та буугач, одоо ч гэсэн та биднийг сэргээгэж, та энэ газар нутаг дээр маань сэргэлтийг дахин авчрах болтугай хэмээн 20 жилийн энэ босгон дээр ч гэсэн мөн хүсэж, тэмүүлж залбирч байна. Алдаснаа сэргээж, оносноо огшоож, эргэлт, сэргэлт, итгэрэл, эзний удирдлага, ариун сүнсний жолоодлогодоор Агуу бурхны хүн болох Давид Ёнгичо пастрынхаа дурсгалд монголчуудад зориулж үйлчилжсэн тэр хайрын үйлчлэлийг бид нар бас үргэлжлүүлээд өнөө үеийнхэнд өмнөөс цаашаа ирээдүйн зориулаад энэ баяр хөөрийн наадмыг амжилттай зохион байгуулах хамтдаа үнэхээр эзэн дотор гайхалтай үйлчлэх юм хүсэлтэй байна. Энэхүү сайн мэдээний гайхамшигтай давалгааг дахин давалгаалуулах шин аян үйлчлэлд бас та бүхнийгээ урьж байна. Амийн үгийг цацсан авралын мэдээг тунхилж мөн пастор удирдагч нарыг маань зэвсэглэж эрхэм пастор Ион хон болон та бүхнээр дамжуулан Монголд минь дахин Бурхан эзэн Тэнгэрээс үнний бороогоо шүршиж газрын зүрх нэгдэн авралыг ургуулж арвин их ураг цураагдаж нийгэмд ч гэсэн хүчтэй нөлөөлж гэрчлэлүүд хийгдэх болно. Сайн мэдээ тараагчдыг хөл хичнээн үзэгсэлэнтэйвэ. Та бүхнийг Бурхан ерөөн сахих болтугай.